ийг агуулсан гишүүний өмнөх коэффициент нь хэдтэй тэнцэх вэ гэсэн энэ бодлогыг бодъё. За өмнөх бодлого дээр биномийн задрагааны k дээр нэмэх нэгдүгээр гишүүн нь ийм байдаг гэдгийг үзсэн. Бид нэр хэрвээ гишүүнийхээ дугаарыг мэдчихсэн бол шууд энэ томьёонд орлуулад бодчих боломжтой. Гэвч яг энэ болгон дээр бол гишүүнийхэн дугаарыг өгөөг байгаа. Тэгэхээр бид нэр гишүүнийхээ дугаарыг олох ёстой гэсэн үг. Инхийн тулд мэдээж энийг ашиглана. За гишүүн нь яг хэдвэр гишүүн гэдгийг мэдэхгүй байгаа учраас бид нэр k дээр нэмэх нэгдүгээр гишүүн байсан гэж тооцох юм бол n-с c-ns n гэдэг нь бол энэ байна. За k-га бол мэдээж одоохондоо мэдэхгүй байгаа. За a-гийн оронд бол m квадрат байгаа учраас ийм болно. Харин b-ийн оронд хас 2 байгаа. За энэ бол тогтмол тав учраас урталт нь гаргаж авчиж болно. За энэ хэсгээр нь энэ томьёог ашиглавал хоёрыг 25-аас засах нь k-гаар уржуулна. Өөрөөр хэлбэл 50-аас засах нь 2k зэрэгтэй болно. Энэ маань m-ийн 14 зэрэг буюу 14 тэнцүү гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол ийм болно. k нь 18 гэсэн үг. За өөрөөр хэлбэл k нь 18 гэхлээр энд нь 18-ыг орлуулад 18 дээр 1 гэхээр 19 болно. За m 14-ыг агуулсан гишүүн гэдэг бол 19 дугаар гишүүн байх нэ. За тэгээд бидний олох гээд байгаа коэффициент гэдэг бол өөрөө энд гараад ирсэн байгаа. Энд бол зэрэг нь тэгш байгаа учраас шууд 2-18 зэрэг гэж үтж болно. За энийг c 25-аас 7 гэж үтж болно. За энэ чигээр нөхчж болно.